Сайн байцгаана уу хүмүүдээ. Хөгжим ус ганц зөвгч байна. За өнөөдөр ингээд 3 дугаар ангид сурагчдаа хөгжмийн хичээлээ эхлэхэд бэлэн боллоо. За хичээл эхлэхээс өмнө хөгжмийн ертөнц 3 сурах бичгээ. За мөн бишгүр хөгжмөө бэлдэж тавина. За бишгүр хөгжмөө үлээхдээ цэвэрлсэн байхыг анхаараарай. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол уулын полка. За чех ардын дуу. За полка гэдэг маань чех ардын үндэсний бүжиг юм аа. За хүүхдүүдээ сурах бичгийнхаа 24 дугаар хуудсыг дэлгээрэй. За полька гэдэг нь чех ардын эртний уламжлалт баясгалантай, цовоо шинж чанартай довших бүжиг юм аа. Полька бүжиг нь 4-2 хэмжээнд тоглогддог. За хүүхдүүдээ энийг давтан дахиад нэг уншиж үзээрэй. За одоо бүгдээрээ уулын полька бүжиг аяныхаа нотыг нэрлэе. Багшаа дагаад хэлээд яваарай. Соль, соль, ми, ля, ля, соль, 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 фа, ми, фа. За энэ маань дөрвт тонтой пауз буюу дөрвт тонны хэмжээтэй чимээг болно. За цаашаа нэрлэх бүгдээрээ си, си, ля, си, си, ля, соль, до, си, ля, соль. Дөрвт тонны пауз. Соль, соль, ми, ля, ля, соль, 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 фа, ми, фа. Дөрвт тонны пауз. Си, си, ля, си, си, ля, соль, соль, ля, си, до. Дөрвт тонны пауз. За одоо бүгдээрээ хэмнэлийн дисклаа ажиллаж үзье. Багшаа дагаад алгаа тушаад хэмнэлээ тоглоорой. Анхаар 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, За одоо бүгдээрээ нотоор туулъя. Анхаар соль, соль, ми, ля, ля, соль, 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 фа, ми, фа. Си, си, ля, соль, до, си, ля, соль. Соль, соль, ми, ля, ля, соль, 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 фа, ми, фа. Си, си, ля, соль, соль, ля, си, до. За одоо бишгүр хөгжмөөрөө тоглоё. Сурах бичгийнхаа 50 дугаар хуудсыг нээгээрэй. За одоо бүгдээрээ эхний 4 тагтаа бишгүр хөгжмөдөө тоглож үзье. Багшаагаа дагаад тоглоорой. За дахиад тоглоё. За цаашаа үргэлжлүүлээд дараагийн 4 тагтаа тоглож үзье. За доо нотоо анхаарч тоглоорой. Дахин давтан тоглоё. За цаашаа үргэлжлэл 4 тагтаа тоглож үзье.
давтаа тоглоё. За одоо төгсгөлийн 4 тагтаа тоглож үзье. За дахин давтан тоглоё. За одоо бүгдээрээ эхнээс нь дуустал төгөлдөр хүрэх хөгжимтэй хоршин хөгжимлөө дагаад тоглоорой. Бүгдээрээ бүжгийн аялгаугаа энгийн хөгжим зэмсэгтэй баяжуулан хөгжимдөж үзье. За харин хүүхдүүд та нар сургуулийнхаа танхимд ирж хичээлэхдээ зарим хүүхдүүд нь бишгүй хөгжмөд тоглоод, за зарим хүүхдүүд нь энгийн хөгжим зэмсгээ тоглоод хөгжимдөж үзнэ. За одоо харин багш нар нь хөгжимдөж үзүүлье. За одоо бүгдээрээ полька бүжгийнхаа аялгаунд дээр эхний 4 тагтан дээрээ дасгал ажиллаж үзье. За полька бүжгийн хэмжээ маань 4-ний 2 хэмжээ, 1E2-ийн 1E2-ийн хэмжээ байсан бол вальс бүжгийн хэмжээ маань 4-ний 3-т бичигдэнэ. За одоо багш нь эхний тактыг жишээ болгоод бичиж үзүүлье. За одоо багш нь түрүүн ярьсан полька бүжгийн хэмжээ маань 1E2-ийн 1E2-ийн. За тэгвэл 4-ний 3-т вальс бүжгийн хэмжээ маань 1E2-ийн 3E. За одоо дараагийн 3 тактыг ажиллаад үзээрэй хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ полька болон вальс бүжгийн хэмнэлийн ялгаад бишгүр хөгжимдөрөө тоглож үзье. За та нар ч гэсэн дасгалаа гүйцээж бичээд бишгүр хөгжимдөрөө тоглож үзээрэй. За полька бүжгийн хэмнэл. За одоо вальс бүжгийн хэмнэлийг тоглож үзье. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ уулийн полька бүжгийн аялгау бишгүр хөгжимдөж сурлаа. За хүүхдүүд та нар харин гэртээ нотоор дуулаад хөгжмийнхаа хэмнэлийг давтаад за мөн бишгүр хөгжмөө давтаарай. За дасгалаа мөн ажиллаж үзээрэй. За дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ.